зураг бол харах яруу найраг бол сонсох уран зураг хэмээн тэртээ сэргэн манталт үед Италийн алдар зураач Леонардо да Винчи хэлсэн байдаг. 100 жил дамжин ирсэн энэлэг чухамдаа уран үг, уран зураг хоёрыг илэрхийлэх төгс хэлбэр байсан юм болов уу? Эх орон телевизэс бэлтгэн үзэгч тань төлөөлж байгаа гоо орчил нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа хувьсэл болонд ардын зураач Сүлтмийн ихэр хүүдийн нэг зураач Мөнхчингийн нэргүй зургийн иргэн тойронд ярилцах болно. Ингээ та нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ үү? Сүлтмийн Мөнхчин нь модернизмын чиглэлээр уран бүтээлэн төрөвдөг зураач. Тэгэхээр Мөнхчингийн нэг онцлог бол бүтээлүүдтэй нэр өгдөг, тийм ээ. Ерөнхийдөө одоо бүтээлүүдийг харахад бол нэлээд тийм сүрлэг бадрангуй хэллэгтэй бас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд плакатны хэллэг гэж хэлдэг л дээ. Нэгдүгээр планд бол гол баатраа наашн одоо төрж гаргаж ирсэн байдлаар зохиомжилдог. Зураг гэдэг чинь нүдний харах урлаг шүү дээ. Харах урлаг учраас яаж гоё зурж юу, яаж дүрсээ гаргаж юу, ямар өнгийн хослол хийж юу олон юм биш тийм ээ. Энэ удаад утга санаа хэлбэр хийж өнгө зохицлын хувьд өөрөмөц санагдах бүсгүйн хөрөг зургийг сонгон авлаа. Учир нь энэ зургийг зурхтаа юуг мэдэрч үзэгчдэд энэ зургаар дамжуулан юу илэрхийлсэн зэрэг нь ихэд сонирхолтой санагдсан юм. Хараад энэ үед одоо Монгол эмэгтэй байна тийм ээ, Монгол эмэгтэйн одоо сэтгэл санаа нь өрлөх одоо нутг нь бодогдож байна гэж ингэсэн одоо таамаг тийм ээ зургийг одоо уншихад боломжийг олгож байгаа. Тэгээ одоо царайтын зэрэгцүүлээд одоо харах юм бол яагаад одоо гуйгдсан юм ба одоо юунд санаа зовсон юм ба одоо тийм ээ эмэгтэй хүний одоо сэтгэлийг юу их зовоодог үлээ гих мэтчлэнгээр ургуулж одоо олон юм бодох боломжийг үзэгчдэд олгодог. Гадаад оронд байгаа монгол хүн энийг монгол бүсгүйгээр төлөөлөө нутаг усаа санаа эх орноо санагалдаад байж байгаа гэж бодож байна. Наран жаргавч, саран мандах, гэрлийн эх орон, навчин номовч, засан өнгөлөг, цагаахан эх орон, нас нэмэхэд улам артах, соронзон эх орон, намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон. Тийм ээ. Эх орон гэдэг бол уран бүтээлийн мөнхийн сэдэв, зүрх сэтгэлийн ариухан орон зай байдаг. Хүн бол ер нь эх орон их нутагтаа жаргалтай амьдардаг. Яг хоо сайхан амьдарч болдог. Гадаад оронд сайхан орчин тойронд сайхан талингаас аваад амьдарч болно. Сайхан байлаа ч гэдэг жаргалтай хэдэж амьдардаг. Мөнхчин бол ерөөсөө бэлэгдээ хийдэг гэр бүтээлээ тойрогдог. Тэгээ хүнд одоо ганц дүрсээр маш их олон юм бодогдуулдаг. Энэ зурагт дүрслэгдсэн бүсгүйн харцсан онцгой ялгар нь тодорхойгүйч толгой нь гэлжийсэн байрлал, доош ширтсэн байдалтай байгаа зэрэгээс харвал гунигтай байгаа нь илэрхий. Сэтгэлийн санагалзал хөнгөн гунигийг зураач өөрийн мэдрэмжээр хэмж ойлгомжтой дүрсэлжээ. Түүний цээжин тушаа дүрсэлсэн дүрслэлүүд нь эх оронтой хүн бүхний сэтгэлийг хөдөлгөн болж онгон байгаль, Монгол гэр амгалан идээшилж буй морд зэрэг нь би ийм сайхан эх оронтой гэсэн бардамлыг төрүүлмээр. Монгол гэр шиг аваад дизайнтай бүтээл ер нь хэлсээр энэ оромжин дотор байхгүй.
ямар ч одоо байгалийн юм төсвөртэй тохиромжтой юм бол гэр. Тийм учраас би гэрээ зурсан. Монгол гэрийн тухай сайхан шүлэгч вэ. Монгол амьдралыг илэрхийлдэг, түүхийг илэрхийлдэг гэвэл монгол гэр байна. Тэгээд монгол бүсгүй монгол хүн их орноо, их нутгаа ийм утгатай. Хэн хүн өөрийн мэдрэмж, өнгөний таашаалаар ойлгох бүтээл бол уран зураг. Гүн ухаан болон урлаг нь ямар нэгэн утгыг хайж хэлбэрэн олдвч эргээд утгагүй үзэл рүү шилждэг нь сонирхолтой. Заавал нэг тийм нэг утга агуулга зургийг илэрхийлээд халуугүй. Ер нь урлагт фантаз гэж ярьж сэтгэх тэр их чухал. Тийм ээ. Тэр бүхнээс утга хаагаад байж хэрэггүй шүү. Бүх цаг үеийн урлагийн бүтээлүүдийн гол сэдвийн бүсгүй хүн. Сайхан ба төгс төгөлрийн ойлголтыг бүсгүй хүний ертөнц гоо үзэсгэлэнгүйгээр илэрхийлж болно. Эх орноо сансан сэтгэлийг үнэлэн буй бүсгүйн дөрөөр илэрхийлсэнийг үзэгч та яагаад гэж бодосонсон байх. Эмэгтэй хүн гонигтай хөх тусмаа сайхан. Тэгэхээр энэ одоо бүтээл дүрслэгдсэн эмэгтэйгийн царайг төдийдэн нарийн тоочж бичээгүй ч гэсэн ерөнхийдөө одоо жаахан хөнгөн гунигийг агуулсан болов уу гэж бодогдохоор ийм одоо дүр төрхтэй эмэгтэй хүний гоо сайхан чинь баяртай хүнийг татдаг, ертөнцийг гоо сайхнаараа баяжуулдаг тийм ээ. Эмэгтэй хүний гоо сайхан ч чухал шүү дээ. Альва бүтээл өөрийн бүдсэн түүхтэй. Үүний адилаар уран зурагч тодорхой бодол санаа загвар зурагт үндэслэж бүтээгддэг. Би ер нь зураг зурхтал андаа жижиг юун дээр тэр одоо эскиз гэж ярьдаг юм да би тэгээд авцсан. Жижигхэн хэлбэрээр зурж үзэж байгаад харин дагаар болцоо. Тэгээд дэрнээс хамсгаа тэгээд л дуранда. мөнгөчнгийн одоо бүтээлүүдийг харахад бол хамгийн гол одоо гоёмсог агууштай зүйл юу вэ гэхээр өнгийн найрамжууд байдаг. Мөнгөчин ямар өнгийг гаргаж вэ, олж вэ? Ямар өнгийг чамд одоо гоё харагдуулж вэ гэдгийг олж харах хэрэгтэй байна. Нэвтрүүлгийн багийн хамт олон Монголын орчуудын эвлэлийн нэрмжит шагналт зураач мөнгөчингийн эх орнон элэг зүрхэн дэн хадгалж хөнгөн гүнийг тээсэн энэ бүсгүн хөрөгт нэр өгөхийг хичээсэн. Зурга хүмүүст хүргэхэд ойлгуулахад харахад нь тусгах хэрэгтэй. Тийм нэрвэ. Тэг бас нэр өгөөд нэг шаардлагагүй юм ч юм би. Тийм учраас би үүнийг нэр өгдөг. Яагаад гэвэл үзэгч зураач одоо энэ бүтээлийг одоо хамтран ойлгож хийн гэх юм уу одоо юм шилмээ. Тийм ээ. Энэ бүсгүйн хөрөг зураачид маань олон сайхан зураг зурах сэтлийг өгсөн байна. Юу байж болох вэ гэсэн хэд хэдийн янзаар бас юм бодож байгаа. Тэгээ эн чинь нэг юм цуврал гэж хэлэх хааш юм те хиллэг нь жоохон өөр болохгүй болоод гэхдээ энэ дүрснээс өөр болно шүү тийм ээ. Тэгэх санаа байгаа. Урлаг хүний хэрэглээ мөн үү? Бодмоор бүр их гүнзгий бодмоор асуулт. Алж байгаа тайлж эвтрээлээ тайлахын тулд урлагийг хэрэглэе гэж тийм биш. Энд тэжээл өгдөг байхгүй.
ертөнцид дахин давтагдшгүй юм бүхэн уран бүтээл болон бүтээлжин дотор оршдог. Тиймээс ч гүн ухааны олон урсгал чиглэл үүсч түүнийг дагсан урлагийн олон илэрхийлэмж байдаг үзээ. Иглээс игэлгүй, ингэнээс ингээ хүртэл илэрхийлэх чадвар гагцхүү уран бүтээлчийн дотор оршдог. Зураач мөнхчингийн эргүү бүтээлтэй танилцаж үзэгч та өөрийнхөө мэдэрч гооцон мэдлэгээ төлсөн гэдэгт итгэлтэй байна. Ингээд бүтээлчийн дотоод ертөнц рүү өнгөдөг сэтгэлийн урлан булангаа хамтдаа хүлээн авч үзцгээе. Энэ дугаарын сэтгэлийн урлан булангийн зочноор Монгол уран зургийн нийгэмлэгийн гишүүн, зураач Эренчин Очрын чин зургийг урьж оролцууллаа. Зураач Эренчин Очрын чин зураг нь 1977 онд Өмнөгов аймгийн Мандалговь суманд төрж, байгалийн сайхан бүрдсэн Архангай аймагт өсчээ. Түүний ээж Тоолия хүүгээ зураг зурхыг ихэд дэмжиж цаас будгаар тасалдгүй байсан нь зураач болох эхлэлийг нь тавьсан байна. 5 настай байхдаа нэг усанд явж байгаад тэгээд нэг хоёрын донор яма гэдэг хаа нэг тийм ноолуурны цагаан яма байдаг хгүй. Тэрийг ингээ хоёулангийн их тийм сүртэй, ивэртэй тэгээд ийм сагсгар үстэй байсан. Тэгээд тэрийг л харж зураад яасан чил тэр үед ер нь урд өмнө намайг тэгж хүн магтаж байгаагүй байсан болоод хамгийн анх тэрийг зурхад л хийх хэвээр мундаг зурдаг юм байна гэд магтуулж исэн. Тэр бол одоо хамгийн тод үлдсэн багын зураг л да. Тэгээд тэрийг маань бас манай ээж аймаг руу уралдаанд явуулаад бас нэг 3 дугаар байрч үлээ эзлээд бас шагнал литр авч ирсэн удаатай. Билгүүн номц бичгийн хүнийг төрүүлэхийн тулд өг дэгдсэн 3-9 үедээ буян хийх хэрэгтэй гэлцдэг. Ийм ч учраас монголчууд авьяас бэлэг удам дамждаг гэдэг. За манай ээжийн удамд бол уран бүтээлч хүмүүс байсан л да. Бурхан ч хүн байсан. Дээл ойдог одоо богд хааны дээл хувцыг ойдог бас хүн байсан. Уран дархан байсан. Ер нь бол тийм урчуудын удам бол бас байсан л та. Тэгээд тэрнийг хамгийн гол нь бас манай ээж намайг багад нэг төрсөн өдрөөр 2 дугаар ангиад байхаас барыг 7 дугаар анги хүртэл төрсөн өдөр болгоноор зургийн дэвтэр бэлгэлдэг. Тэгээд тэр дэвтрийнхээ хамгийн ихний нүүрэн дээр ингэж яг өөрийнхөө гараар ээж маань зураг зураад өгдөг байсан. Тэгээд тэр бол бас их баяр баясгалан их гоё тийм мэдрэмж нөлөөлж ирсэн л та. Тэр үед манай ээж аваар хоёулаа тооны багш улсууд байсан. Тэгээд намайг 10 жилийн сургуульд байхад бол тоогоор их занимаалдаж олимпиад уралдаан тэмцээнд оролдог байсан. Тэгээд тэр чиглэлээрээ нэлээ явах сонирхолтой байсан боловч зургандаа ерөнхийдөө л их тийм дуртай. Тэгээд ер нь чөлөө заваараа зураад тэрийг маань хүмүүс саашааж урамшуулж тэгээд ер нь энэ чи мундаг зураач хүн байна гэж хийлж урамшуулдаг байсан. Тэгээд тэр баярлсан уран зоригийнхаа хүчээр явсаар байгаад ерөнхийдөө 10 дугаар ангид ирээд бол жоохон тийм аль руу н орох вэ гэж бас шийдэж ядчихсан бас байдал бол байгаа л да. Математик бол бүх шинжлэх ухааны хаан. Харин уран зураг бол дүрслэх урлагийн хаан төрөл. Энэ хоёрыг хослуулсан уран бүтээлчид олон байдаггүй. Математик, уран зураг хоёр ерөнхийдөө бол бас төстэй чанарууд байгаа л да. Хэмжээ, харьцаа. Тэгээ тэрний нөлөөлийн тухай бас бодож бясалгаж тэрийг ингэж зөв тохируулж гаргахад математикийн тэр хэмжил зөв харьцааны юу бол их нэлээд нөлөөтэй байдаг. Гэхдээ бол яг урлаг бол бас арай өөр байдаг л да. Математик шиг яг тийм яг ягшсан тийм тоо хэмжээнд барих биш. Илүү их тийм илүү чөлөөтэй. Зөвхөн одоо 2 дээр нэмэх нь 2 4 биш. 9 ч байж болдог байхгүй. Хүн яг тодорхой тэр акшн юм дээр юуг ямар хүчтэйгээр илэрхийлж болох вэ гэдг нь урлаг дээр бол илүү хүчтэй
чөлөөтэй. Уран бүтээлчид өөрийгөө эрлэг хийлж, юмсыг танин мэдхийн тулд бүтээл туурвдаг. Зарим хэсэг нь танин мэдсэн ертөнцөө уран бүтээлтэй тусгадаг. Тэгэхээр энэ хоёрыг нисэж буй шууны хос далавчтай адилдахмаар. Тэгээд ерөнхийдөө миний яг боддог юм бол өөрийгөө ухаарж ойлгож байгаа тэр үйл явц маань тэр зургийн зураас будаг өнгөн чингэж тэр нь миний таньж мэдсэн юм болж үзэгч түмэнд минь хүрэх гэж бүтээл болж үлдэж байгаа гэж бодож байгаа. Эренчин очрын чин зэрэг хэмээх залууран бүтээлч наснаасаа эрт амьдралыг танин мэдж сэтгэлийн гэгэрл бясалгалыг амьдралынхаа урагш алхах зам болгосон мэт. Бясалгаж өөртөө байгаа дайсантай тэмцдэг уран бүтээлч маань Зүн Сумангийн тухай юу гэж боддог бол? Миний хувьд бол Зүн Суман гэдэг бол өнөөдөр яг харагдаж байгаа бодит юмнуудын маргаашийн миний оюун ухаанд тусаж байгаа тэр тусгалын нөгөө нэг хэлбэрлэл юм л да. Тэгэхээр маргаашийн Зүн Суман гэдэг байгаа юм бол өнөөдрийн мэдээж мэдэрсэн болоод надад урам зориг өгсөн те. Тэр юмнуудын нийлбэр цуглуулгаар би маргааш ийм ийчүүл өшөө гоё юм болох юм байна гэсэн тэр юмнуудыг л юм болов уу гэж бодож байна. Түүний уран бүтээлүүдийг харахад энергийн урсгал мэдрэгдэнэ. Дүрслэгүрлийн дээд сургууль суралцаад 2 дугаар курст байхдаа би Ширий Чимаа гэж бясалгалын мундаг том багшийн бас философи тэр гүн ухааныг судлах тийм боломж надад гарсан юм байна. Тэгээ тэр туршлагаараа бол би өөрийгөө тодорхой хэмжээгээр бас бага зэрэг бясалгаж үзээд, залбирж үзээд тэгээд би Google дээр маш их хичээлдэг болсон. Тэгээд Google дээр ингээ хичээлж байхдаа бол маш олон агуу гой уран бүтээлүүдийн санаа, сэтлүүд бол бууж ирдэг. Тэгээд тэр болгоныгоо бол скицний дэвтэр гэж байдаг л да. Тэрэн дээрээ тэмдэглэж үлзээгээд тэгээд ингээд зураг болгоход бэлэн ингээд явж идэг. Ерөнхийдөө бол нэг уран бүтээлч хүмүүс өөрсдийн бас өнгө хиллэг те өөрсдийн гэсэн тийм айзам химнэл гэх юм уу те хүмүүст нэг юм өөрийн аран шин гэж юм гаргаж ирэх ёстой гэж бодож байгаа. Тэгээ тэрийгээ бол ерөнхийдөө олсон. Миний хувьд бол босоо ийм шулуун зураасууд бол миний бодол санаагаа удирдах гэж оролдож байгаа. Илүү их тийм тэнгэрлэг дээд мэдрэмжүүд надад урсаж орж ирж байгаа тэр мэдрэмжийг төлөөлдөг.
үнэхээр тал мэт юм хөндлөн зураасууд бол надад бясалгалын тэр уужим дэлгэр хязгааргүй ингэж тархаж байгаа тэр мэдрэмжийг яг ингээд зураг зурж явах үед би өөрөө зургийнхаа хэллэгээр хэлэх юм бол ингээд зурчвал яг зөв юм байна те. Энэ бол маш гоё шийдэл юм байна те. Ингээд зурчих юм бол энэ зураг илүү гоё хүчтэй хүнд хүрэх юм байна. Товчхон бөгөөд тодорхой болох юм байна гэдгийг тэрийг ингэж мэдэрч харж байгаа тэр мэдрэмж бол онгоцных нь одоо л тодорхой хэсэг нь л баг л та. Тэгээд хүн ямар ч юмд нийцтэй хандаж өөрийнхөө үүрч явах ачаа бүрээ эн тэнцүү авч явах үүрэгтэй гэсэн бодол бол түүний амьдралын үнэн. зураач хүн билээлгээл хүн дан ганц өөрийгөө бодоод одоо гэр бүлээ хаяад чих юм уу те. Эсвэл хитрхи гэр бүлээ бодоод зургандаа нэг өнгөцгөндүүдийг хандаад энэ явах бол бас буруу гэж боддгийн. Тэгээ би бол яг өөрийнхөө хувьд бол яг зөв цагтаа төрсөн зөв явах гэж хичээж байгаа хүн болов. Төгс төгөлдрийн тухай хүн болгон харьцангуй ойлголттой байдаг. Харин би төгс төгөлдрийн тухай ойлгохдоо агшны үнэнд оршин буй гоо сайхан гэж боддгоо. Бид нар яг ингээд 1 минут ингээ өөрийгөө ингэж жинхэнэ барьж аваад жинхэнэ өөрийнхөө дотоод би жинхэнэ өөрийнхөө жинхэнэ биеийг олж ингээд тэрнтэйгээ ярилцаж хүүрэн чадах юм бол тэр бол бараг 10 жил ч гэсэн ингээд огт залбирахгүйгээр амьдрснаас илүү их амжилт, гүн гүнзгий, мэдрэмж төгс төгөлдөр ухаарамжид хүрж явах шиг байгаа юм л да. Тэгээд төгс төгөлдөр тэр ухаарамжтай хүнийг л төгс хүн гэдэг байгаа байхгүй юу? Дүрслэх урлагийн гоо орчилт хэл сэтгүүл танд сэтгэлийн урлан болонгаа хүргэлээ. Бид энэ удаагийнхаа урлагийн түүхийн болон Монгол зургийн онцлог, хөгжил, гол төлөөлөгчдийн танилцуулах болно. Монгол зургийн тухай эхлээ ярихын тулд монголчуудын сэтгэлгээний онцлог ахуйн соёлыг мэдэх хэрэгтэй. Ингээд та Монгол зургийн түүхийг хүлээн авч үзнэ үү? Дэлхийн хамгийн том эзэн төхөрнийг нэгтгэн сахирч сүр хүчээр мадрааж явсан монголчууд унаж босох ертөнцийн жамын дагуу нэгэн хэсэг буурч явсан үе бий. Альва улс үндэстэн тэр тусман агуу үндэстнийг устгахын тулд ном бичиг, урлаг соёлыг нь устгах бодлого баримталдаг байсан нь монголчуудад үзүүлсэн олон удаагийн үзэл сурталын нөлөөллөөс бэлэхнээ харагддаг. Нэг эрдэнэс урлаг соёл болон бичгийн олон дурсгалаа устгуулсан ч Монгол орны хад чулуун дээр сүг зураг монголчуудыг соёл, сэтгэлгээ, урлагийн хувьд нэн эрдэнэ дурсгалтай гэдгийг хөдөл шүүгээр нотолдог. Хүү нэгдлийн хүмүүс хизээ задглаар цаашаа өөр юм тунгааж бодож боловсруулангуудаа юм дүрсэлж эхэлдэг. Ингээд юм л дүрслэх гэдэг бол бас л нэг том урлагийн гол цөмөн явж шаадаг. Тэгээд тэр дүрслэх урлагийн одоо юу манад бол их баялаг сүг зургнууд байгаа. Ерөөсөө нүүр Монголоос ахуулаад энэ хоошоо байгаль нуруудлын том нутагт хадны сүг зураг бол. Тэгээ байхдаа бүр одоо нэг хойд цэнхраагаад үүдэг шиг бүр Монголд одоо байхгүй бол замтдыг зурдаг нөгөө тэмээ хяруул маамонт заамаа гэдэг Монголд одоо байхгүй болсон. Тэр нэлийн эртнээс зурж ирсэн бол тарж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхэн зурж байхлаар тэр чинь энэ уугуул иргэдэл зураа штэ. Тэргээрэл энэ бол бидний өвөг дээдсийн уламжил юм аа. Монголын одоо өвөг дээдсийн маань одоо Монгол зургийн үндэс гэж би үздэг. Ягаад гэвэл зэр чинь манай нүүдэлчдийн л зурсан бүтээл. Кеданыгаач би Монгол зургийн үндэс гэж үздэг. Ягаад гэвэл энэ бол манай өвөг дээдсийн бидний зурсан.
Монголчууд өөрсдийн нүүдлийн амьдралд бүрэн зохицсон, урт удаан хугацааны туршид шалгарсан орон сууц сулах, гэр хэмээх сууцыг шинчлэн сайжруулж ирсэнтэй адилаар Төв Азийн уран зургийн хүрээнд хөгжиж ирсэн Монгол уран зураг нь 19-р зууны сүүлч, 20-р зууны ихэнх гэхэд маш өвөрмөц хэлбэр уран сайхантайгаар зураг урлалын дээд түвшинд хөгжиж ирснийг бид Монгол зураг хэмээн нэрлэж болно. Монголын Монгол зургийг 50-аад оноос ерөнхийдөө Монгол зураг нэрэн дор үндэснийхээ урлагийг хөгжүүлэх гэсэн нэг урлагийн нэг салбар бий боллоо да. Монголын урлаг судлал 71 онд байна уу да. Анх удаа манай Оросд кандидат навах гэдэг одоогоор дэд доктор те хамгаалж ирснээр урлаг судлал бий болсон. Тэгэхээр манай аав бол тэр чинь бол цаг үеийн тийм байж юуч байхгүй юм дээр манай аавын үеийнхэн те алтан үе гэж ярьж шээ бүхэл урлагийн юмд ч алтан үеийнхэн гэж яриад байдаг. Тэр үеийн улсууд чинь нөгөө нэг шашин гэдэг юундор бүгдээрээ төвлөрсөн байгаа. Дараа нь шашнаа устгахгүйд ерөөсөө нөгөө хар шар фядлаа устгаад ингээд нэг юм юу гэдэг юмтэй уламжилгүй эцэггүй нэг бүхэн ардууд үлдсэн байна шүү дээ. Тэгээд нэг жаахан шинээр Европын урлаг руу бүгдээрээ хандсан улсууд. Гэхдээ нөгөө улсууд Европын урлагтай танилцаад дэлхийн урлагтай танилцахлаар дахиад Монголын урлаг хэрэгтэй. Ингээд нөгөөдөл чинь бас Монгол юмнуудаа гаргаж ирсэн улсууд л байхгүй. Тэрний нэг нь манай аав. Тэгээд тэр урлаг судлал хамгаалахтаа Искусство Монголи гэдэг нэг ном бий. (1950-ад оноос хойш Монгол зураг хэмээх нэрэн дор хөгжиж, мэрэгжлийн уран бүтээлчид олноор төрсөн. Тэгэхээр Монгол гэх үндэсний урлаг нь уран зургаас юугаараа ялгагддаг гэдэг нь их сонирхолтой. Мөн Монгол зургийн анатоми гэж юу хэлэх вэ? Монгол зургийг бол анатомигүй гэж ойлгодог. Ихэнх улсууд. Одоо шаргал зургийг та нар ч тэгнэ. Ерөөсө хүүхэд зурсан шиг ийм зургийг би зурж байна. Тэгтэл чи нөгөө Шагал Матис гэдэг энэ Европын орчин үеийн урлагийн эсгүүд чинь болохоор харахад бас нэг тийм зураг байдаг шүү дээ. Гэхдээ тэр анатомигүй биш. Анатомиг дээд зэрэг мэдгэлээр чөлөөлж чаддаг. Чи одоо анх А үсэг сурлаа. Багшийн зааснаар чи бичих штэ. Мөрийн сарич байсан. Тэрнээсээ гарч чадахгүй. Тэгээс сүүлд нь нөгөө бичдэг юмаа сурчаад өөр олон юм бичгэлэр чи А ус гэжсэн янз янзын хэлбэрээр бичнэ. Татлан бичг. Тэг яаж ч бичсэн, яаж ч хувиргасан А үсэг гэдэг тань. Хизээч Н үсэг гэж хүнд хэлдэг. Тэгтэл чиний үс тэр А ус гэж чинь мэдхгүй хүн харах юм бол дээд талын чи А ус гэж жоох онгорхож бичсэн байж магадгүй. Ингээд татлаж яхаа. Тэгэнгүүтээ мэдхгүй юм бол тэрний чинь салгаад зурч юм бол энэ үсэг болж байгаа. Тэгээ энэ шиг анатомийн чөлөөлнө гэсэн. Тэгэхээр анатомиг хүн их А ус гэж дэндүү сайн мэдгэлээр чөлөөлж байна да. Тэрний шиг анатомиг дэндүү сайн мэдгэлээр чөлөөлж байна. Европын урлагч нь бидний онолжил задалж тайлбарлаагүй юмыг тайлбар хийж өгч байдаг шин. Яагаад тийм өнгө гарч ирэх болсон? Яагаад би ийм өнгөөр илэрхийлэх болсон? Одоо Кандинский гэж юм явахлаа чинь тэр бүх юмыг чи үндсийг их хялбар тавьж. Дөрвөлжин, гурвалжин, дуургай гэдэг бүх юмны үндсэн форм. Энэ үндсэн форм дээр үндсэн гурван өнгө ярьждаг. Хөх, улаан, шараа тодорхойлж. Ийм нарийн имийг бол Европ тайлбарлчих, манад зурганд байгаагүй штууж байгаад байсан баг. Нөгөө бурхан зургийг биелж шít. Яагаад ногоон цагаан шар улаан зураад байсан бэ? Тэгвэл тэр үед одоо Европ шиг хийсвэрээр зурчих юм бол хүн тэр формыг ойлгохгүй те. Тийм учраас тодорхой хүнийхэн дүрсэнд, малынхэн дүрсэнд багтаагаад тэгвэл хүн зурж байгаа юм биш. Мал зурж байгаа юм биш. Дандаа хийсвэр. Тийм учраас бурхан зургийн одоо бурхтууд бол хизээч
долгор дулмаатай адил байдгүй. Морь мал нь араб морь, томсог морь, монгол морь, тийм морь гэж танихдаггүй. Зүгээр морь байна, луус байна. Юу ч гэдэг тийм ерөнхий томьёо болоод сурсан. Нэгний формыг чөлөөлөө, дантомыг чөлөөлсөн байгаа байхгүй. Монгол зурагт Эрдэнэ улс гүрнүүдийн зураг урлаг арга нөлөөлж байсанчлан монголчуудын урлаг арга барилч бусад улс ард түмэнд нөлөөлсөн. Одоо Чингис хаан эднэр үзэл манайхад гэдэг чинь энэ Монгол биш ийм балбайсаа энэ ятууд л ингэж боддог шүү дээ. Тэгээ манай Монгол зургийн хүүхдүүд зөндөө нэг судалсан юмар ингээд хятад медан ингээд зураг тавихлаар би сонсч ирсэн. Энэ одоо юу зураг тавьсан юм бэ? Хятад зураг л биш шүү дээ. Тэгвэл Монголоо мэдхий байж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ палгуур нуурчийн өглөө монголчуудын одоо гол зохны гол одоо томьёо гэдэг шүү дээ. 15-ны сар шиг гэж. Бадрун, би хаатай, нүүр дүүрэн үний чинь 15. Нүүр дүүрэн гэдэг нь одоо хүн ямар ч гоё байж болно. Тэгэхдээ хүнд гоё харагддаг. Одоо нэг чинь энерги сайтай хүн бол харагдана. Энерги муутай хүн бол хичнээн гоё байгаад хүн тусдаггүй. Ийм нарийн талд болохоос зүгээр нэг юм палгуур сарыг гэж байгаа юм биш. Ингээд энэгээрээ нөгөө нүүр дүүрэн 15-ны сар шиг хүүхэн гэдэг утгаараа энэ дуургыг дурдаг. Энэ бол арабын урлагч байна. Одоо арабын дээр үеийн Вавилоны урлаг тоглохыг арабынхаа сахал сармаатай хүн зурж ирсэн бол Персийн урлаг гэдэг тэр миниатюр зураг гэх зургнууд бол дандаа ийм дуургыг цантай нэг юм 10 ануудтай жиртгаж зурсан. Гэхдээ цаад уугуул иргэдэн тий арабууд байхад яагаад тийм нөгөө Монголын царай зураад байгаа юм. Энэ бол нөгөө л хүнүүгээс ахуулаад, түргээс ахуулаад жуужаануудын нөлөөлөл. Ягаад гэвэл ноёлогч анги бас ард түмэн чинь нөлөөлөө тогтоод. Үндэсний дүрслэх урлаг болох Монгол зураг гэж чухамдаа нь юу хэлж байгааг. Зураасан зураг гэдэг нь Монгол зураг мөн үү гэдэг асуултанд хүмүүс тэр бүр хариулж чаддгүй. Танка зургийн үндсэн дээр манайх зурж байсан. Ингээд танка зургийн гэдэг нь ганц ойлгоны өгөхлөөр юм ингээд гөлгөр будчаад гөлгөр будснаа зураасаар хүрээ татчаад тэхэл юм бол тэгээ дээр нь жаахан хээ чимэг зурчих юм бол Монгол зураг байсан. Тэгээ бидний одоо 71 оноос 75 оноос зурж ирсэн одоо бидний анхны төгсгчлөөр одоо чамааг суулгаж байгаа би зураасаар бүх юм чинь зурсан. Тэнгүү чиний утсан дээр гарч байгаа нуглаасыг чинь бодит нуглаасыг зураасаар Монголчууд нэн эртнээсээ Аз болон дэлхийн улс орнуудтай худалдаа харилцааны хамааралтай байсан. Энэ харилцаа дүрслэх урлагийг ч гэсэн бас тойрч гараагүй. Дэлхийн шилдэг бүтээлүүдийг хуулбарлан зурхтай гол нь биш, зурсан ч дураасан ч өөрсдийн сэтгэлгээний өвөрмөц онцлог, ахуйн солио шингээдэг байсан нь нэн өвөрмөц онцлог гэж хэлж болно. Монгол зурагч гэсэн нэн эртнээсээ монгол хүний сэтгэлгээний онцлог, зан заншил, ахуйн соёлыг багтааснараа өвөрмөц онцлогтой. Бид энэ удаагийнхаа урлагийн түүхийн булангаар монгол зургийн тухай танилцууллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ баярлалаа.